Байцгаана уу найзуудаа, та бүхэнд би өнөөдөр санхүү чирмийнхаа ажил ба цалин буюу 7 дугаар сэдвийг ирж өгөх болно. Тэгээд энэ сэдвийнх нь болохоор гол дүрд нөгөө манай самархан тэгээд бөөдийнхэн буюу энэ одоо зурган дээр гарч буй хүү гарнаа. Тэгээд тэр хоёр болохоор ингэдэг байхгүй юу? Хамгийн ихэнд болохоор нөгөө нэг манай самарханы гэр бүл маань болохоор ингээд самархан чинь өөрөө дээрээ нэг ахтай байна л та. Тэгээд ах нь гадаадад ингээ хөлийн шандад ингээд сурдаг. Тэгээд ингээд зуны амралтаар ингээд Монголдо хурж ирдэг юм байна л та. Тэгээд нөгөө нэг ах дүүнэр нөгөө нэг ээж аав дүүнэртэйгээ уулзаал тэгэл бүүн баяр ихэндээ ингээд болж исэн байл. Тэгэл нэг ингээд 7 хоног болоод ихэлсэн чи ингээд ах нь нөгөө нэг ингээд ах нар чи дүүнэрээ ингээд амар их зараад байдаг штэ. Ингээл тийм юм хийгээрээ ингээл миний орыг хураачаарай, гутлыг тасалчаарай энэ төргээд. За тэгэл ер нь бол тийм одоо ингээд үе рүүгээ шилжиж орж эхэлсэн байна л та. Тэгэл нэг өдөр нөгөө нэг самархан маань дугуйланд явдаг, роботын дугуйланд явдаг. Тэгээд ингээд ах нэг юм чамдамтай ингээд Монгол руу ирэхдээ ирсэн байна л та. Тэгэл тэрийг ингээд бодоод тэр дотор ингээд надаа бэлэг ингээд байгаа юм болов уу гэж бодоо. Ерөөсөө ингээд дугуйландаа ингээд тэр самархны дугуйлал нь болохоор ингээд робот угсардаг тийм дугуйлан байдаг хгүй юу. Тэгээд ерөөсөө дугуйландаа хийх ёстой зүйлээ хийхгүй өөр юм хийгээ бодоод ерөөсөө болж өгөхгүй байгаа л. Тэгээд нөгөө нэг бөөдийнхэн чи яг ингээд бодож байгаа бол яг ингээд гордод бодож явах үед нь ингээд бөөдийнхэн самархныг ингээд яадаг байхгүй анхаарлыг ингээд өөр тийш сарниулаад тэгээд чи өнөөдөр чи яачихаа вэ гээл тэгсэн чи ингээд самархан юу болсноо ингээд хэлээл тэгээд гэртээ ирдэг байхгүй юу. За тэгээд нөгөө самархан маань болохоор нэг өдөр ингээд бөөдийнхэн рүү ингээд залгадаг байхгүй юу. Тэгсэн чи ингээд бөөдийнхэн юундаа ирэхгүй, дугуйландаа ирэхгүй. Тэгээд наа чинь болохоор нөгөө нэг аав ээж хоёр нь ингээд happy birthday ингээд нөгөө нэг ингээд жижигхэн нарийн боовны ингээд дэлгүүр нээсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэрэнд нь болохоор ингээд он сарын ингээд бичээд эсвэл одоо ингээд юмнууд ингээд ямар бүтээгдэхүүн гэдгийг нааж өгөөд тэгээд ингээд ажилд орсон байл та нэг өсөндөө. Тэгээд ажилд ороод аав ээжтэй туслаад дээрэс нь ингээд цалин аваад тэгээд роботын дугуйланд одоо ингээд орох ингээд роботын дугуйлангийнх нь мөнгөө ингээд өөрөө багаар ингээд нэмэлхийг ингээд хичээсэн байгаа байхгүй юу. Тэгээд бодохоор нөгөө нэг самархан бас ингээд бөөдийнхнөөс бөөдийнхэнд ингээд атаархаад би ч гэсэн ер нь яг болдгүй юм. Гэтэ ингээд тэрийг ингээд амар сайн бодоод төлөвлөдөг байхгүй юу тэр оройжонгоо. Тэгээд ер нь яасан бэ гэсэн чи өөрт нь ингээд ерөөсөө ажил олддоггүй. Тэгээд одоо ингээд гэрээсээ одоо ингээд ажил хийгээд ингээд мөнгө олох талаар ингээд боддог. Тэгээд нөгөө нэг би та хэд самархны ах нь ингээд дандаа самархныг зараад байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрийг болохоор самархан одоо ингээд юугаад ингээд боломжоо олгож одоо ингээд ашигласан байгаа байхгүй юу. Яаж вэ гэхээр тэр одоо ингээд ах нь миний гутлыг тасалчаарай, ОМС-ийг угаачаарай, орыг хураачаарай гэдэг одоо ингээд түүнийг ингээд зардсан шүү дээ. Харин түүний эсрэг одоо самархан маань болохоор ингээд ОМС-ийг угааж өгөхөд 500 төгрөг, гутлыг арчилж өгөхөд 1000 төгрөг, тэгээд орын одоо ингээд хурааж өгөхөд ингээд 500 төгрөг гэх мэтлээ ингээд өдрийн ингээд 2000 төгрөгийг ингээд олох боломжтой цалин өгдөг байхгүй. Тэгээд ингээд бүхэл бүтэн ах нь ингээд 3 сар ингээд Монголд байна шүү дээ. Тэгэхээр ингээд самархан маш их хэмжээний мөнгөийг ингээд хаасаа олж болохоор байгаа байхгүй юу. Тэгээд самархан маань бас роботын дугуйлангаас гадна өөрөө буудлагын дугуйланд явах одоо ингээд сонирхолтой дуртай байдаг байхгүй юу. Яагаад тэгсэн чинь болохоор нөгөө нэг явъя гэд тэгсэн чи ээж аав нь одоо ингээд дандаа ингээд лист ингээд дандаа гаргадаг. Тэгээд ерөөсө төлөвлөгөөд ингээд тэрийг ингээд оруулахаар амар үнэтэй болчиход байгаа байхгүй юу. Ингээд ээж аавынхын цалин ерөөсө хүрэлцэхгүй. Тийм учраас одоо ингээд миний хүү болохгүй байна гэд хэлсэн чи самархан ер нь өөрөө мөнгөө цуглуулад тэгээд тэр одоо дугуйланд ингээд орхоор болдог байхгүй юу. Тэгээд самархан нөгөө нэг хамгийн гол нь өдөр болгон ингээд ээж аавынхаа
ингээд ахыхаа эхлээд юмнуудыг дандаа цэвэрлдэг байсан хгүй. Тэгээд ээж аав нь ингээ өглөө ажилдаа очих болгондоо ингээд заваа ийм нэг готлнууд ингэж өмсөж явдаг байсан хгүй юу. Тэгээл ерөөсөө чиг доог болоод амар хэцүү байдаг байсан. Тэгсэн чи самархан ингээд ахыхаа ингээд юмнуудыг янзлж өгсөөр байгаад ингээд тэр нь дадал болцсон. Тэгээд ээж аав яхаа ч гэсэн одоо дүүгийнхаа ч гэсэн ингээд гутлыг нь ингээд сойтогдоод арчаад өгчдөг болсон байгаа хгүй. Тэгээд ээж аав нь ч гэсэн түүнд ингээд амар маш их баярлаад үнсээд магтаад байж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо сэдвээс юуг одоо ойлгож юуг одоо ингэж гаргасан бэ гэвэл бид бүхэн нэг зүйлийг ингээд тууштай хийж чадвал тэр зүйл чинь чиний нэгдүгээр дадал болно. Хоёрдугаарт ингээд өргөн тойрны харсан зүйлүүдээ ч гэсэн ингээд хийчдэг тийм одоо сэтгэлтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт одоо ингээд энэ нь чиний одоо ирээдүйдээ өөрийгөө бэлдэж буй одоо бизнесийн санаануудын одоо ингээд гол эхлэлийг тавьж өгсөн сэдв байлаа. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.